Сайн бацхан уу? Налагчдаа хайрт үгүй. Мэдчилгээ үргэлтийн хамт олон маань ээжид чин сэтгэлийн мэдчилгээг уламжлахаар Эрдмийн оргил цогцлбор сургууль дээр хүрэлцэн ирээд байна. Энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн Хоски баярын өдөр төхөж байгаа. Эрхэм бүсгүй энх цэцэгт хэмээн хаяглаж аав ах эгчдүү хүргэн ах нарын зүгээс илгээсэн чин сэтгэлийн мэдчилгээг хамтдаа уламжилж эрхэм багш бүсгүй гинтийн бэлгээр баярлалцгаая. 우리 샤르나는 참아이 옥승어다 үргэлжлээс явж байгаа. Танд нэг хэлхийлийн дугаараа төлөвлөлт амрын орж болох. Мэдчилгээ үргэлт маань үргэлж илж байна. Бид ээлжид шинэхэн дугаараа бэлтгэхээр яг одоо Эрдмийн оргил цогцлбор сургуулийн энх цэцэг багштайгаа үргэлжлүүлж байна. Юун түрүүнд багшид энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Энх багш өнөөдөр 4 сарын 23-нд Эрдмийн их өргөнд инхрээ бяцхан шавнартайгаа ажиллаа хийгээд тун завгүй байх шиг байна. Харин таны хувьд энэ өдөр нэгэн сайхан дурсамжтай бас их чухал өдөр болов гэж бодож чинь дурсамжаас хаваалцъя. Өнөөдөр ямар өдөр вэ? За өнөөдөр миний төрсөн өдөр байгаа. Би өнөөдөр 33 нас ирж байна. За тэгэхээр багштай төрсөн өдрийн мэнд хүргэж нэг сайхан алга ташилтаар шавнар нь баяр хүргэх байхаа. За тэгээд их цэцэг багш олон сайхан шавнараараа хөвөөлөөлөл онцгой төрсэн багш мэрэгчлийг танд хүндэтгэн дээдэлж одоо манай хамт талнаар харин танд маш гоё гинтийн бэлэг ирсэн байна. Тэгэхээр бэлгээ дамжуулахаас өмнө асуудаг асуултаа танд бас тавьмаар байна. Ер нь энэ цэцгийг хараад за тэр болов уу гэж таамаглаж байгаа юм байна уу? Тэний эзнийг таах гэдэг үү? Миний хайртай их чахнар болгож чадчих юм. Айлын хэд хүүхдтэй? Би нөгөө айлын 5 дахь охин болно мэдлсэн байгаа. Би өөрөө ээжийнхээ одонгийн охин салж мэдлсэн юм. За баярлалаа. Тэгэхээр энэ гоё түүхийг хоёулаа бас үргэлжлүүлэх ёстой. Одоо хөтлөгчийнхаа хэлэх үгийг маш сайн сонсоосоо гэж хүсэж байна. Хэрвээ сайн сонсвол бэлэг хинээс бас хоёулангийн таамаглаж байгаа хүм үнэн үү биш үү гэдэг нь тодорхой болох юм шүү. Орчлон хорвоод дуу хадаж мэндэлсэн охин өрмийн чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Эжилдэн дассан ихэр цэцэг шиг ижи аавынхаа голомтод эрхэлж наадаж өссөн эрхэм дүүдээ бид чин сэтгэлээсээ хайртай чимэн бидний хамгийн том түшиг юм шүү. Нэгэн эхийн хэвлийд бид бүрэлдэж, нэгэн эцгийн тулганы голомтыг тойрч тоглож хүн болсон. Нартад дандаан бисийн түших нандин сайхан ихч дүүс юм шүү. Гаднаа зэмлсэн ч дотогшоогоо дандаа л өмөлзөж байдаг. Газрын хаанаас ч биднийг ингэ түшээд зориод л ирдэг. Нэг нэгний түших нандин сайхан холбоосоор нартад биенээ түших нэгэн ээж аваас ургасан цэцгэлс юм шүү. Дүүдээ хязгааргүй хайртай чимэн бидний хамгийн том бахархал шүү. Чанга твэрэн үнсий төрсөн өдрийн мэнд хүргье гэд яг энэ цаг мөчид мэдчилгээг хайртай аав болон ах эгч дүү хүргэн ах нарын зүгээс маш гоё цэцгийн баглагаар дамжуулж байна. Хүлээн авна уу? Төрсөн өдрийн мэнд хүргэе. Дэндүү тодхондоо дэврэн балчир насминдэ дэхэнд жаахан тодордоо дэггүй хөрхөн дүү. За тэгээд энх цэцэг багшаа мэдчилгээний маань эзэд одоо бас хоёулангийн энэ дүрсийг үзээд сууж байгаа сэтгэлийг бас би хуваалцмаар байна. Яа, хэвгүй хэцүү. Ойлгох шахлаа. Яа угаасаа их чахнар маань би ерөнхийдөө гадралж ирсэн. Тэгээд ах эгч нартай бас маш их хайртай шүү. Тэгээд угаасаа эгч нар маань бас хүргэн ах нар маань намайг бас маш их тусалж дэмжиж тэ. Би нөгөө өөрөө багш мэрэгжил эзэмсэн, ээжийнхээ мэрэгжлийг эзэмшиж ингэж үргэлжлүүлэн авч явж байгаагаа зохино байгаа. Тэгээд тэр утгаараа ах эгч нар маань намайг бүр тултал хайрладаг. Тэгээ бас маш их тусалж дэмждэг. Ах эгч нартай үнээр их хайртай шүү. Аавдаа хайртай шүү. Тэг хүргэн ах нар маань бас сайхан алтчиг хүмүүс байдаг. Тэгээд та нартай бас маш их хайртай шүү. Дүү нартай бас хайртай шүү. За тэгээд ах эгч дүү нарынхаа хүндлийг хүлээсэн эрхэм сайхан багш танд бас төрсөн өдрийн мэндийг дахин хүргэе. Сайн багшийн гар дээр маргаашийн наран манддаг гэдэг олон сайхан үрсийн сэтгэлийн зүрхний галыг бадрааж яваа. Багш мэрэгчлээ танд хүндэтгэе. Сайхан баярлалаа багш. Баярлалаа. Өх холбоо харахыг цаасан багангийн багшаа баярлалаа. Бачен хам бичэн суглаа. Багангийн
халлэрэн туулдаг чиглээ хайраар зөөлөрдөг хорвоо шүү дээ хайрлан амьдранда харанхуйг гүйгүүлсэн дүүтэл юм чимдээ